Сайн байна уу? Анги өдөрцөн багш дэвшилтийн бүртгэл хэрхэн хийх талаар заавар бичлэгийг хүргэж байна. Анги өдөрцөн багш өөрийн ES-тэй ирэхээр нэвтэрч ороод зүүн талд байрлах төсөл дэвшилт цэсний дэвшилт эцэс рүү орно. Үүссэн дэлгэсний анги хэсгээс өөрийн даасан анги хэсгийг нягтлаад дэвшилтийн бүртгэл хийхээс өмнө дараах алхмуудыг хангана. Үүнд хянах самбар руу ороод хичээлийн дүн 100%, шалгалтын дүн 100% байгаа эсхийг хянана. Шалгалтын нэгтгэл хэсгээс сурагчдын дүн 100 орсон эсхийг хянана. Менежерээр шинэ хичээлийн жилийн анги бүлэг үүсгэсэн эсхийг лавлаж асууна. Дээрх алхмууд бүрэн болсон бол дэвшилтийн бүртгэл хэсэг рүү ороод шийдвэрийн дугаарын хажууд байрлах тэмдэг дээр дараад шийдвэрийн дугаарыг оруулаад хуулах тавш дээр дарахад ангийн бүх сурагч дээр хуулагдана. Эсвэл нэг бүрчлэн гараар шивж оруулж болно. Шийдвэрийн дугаар сурагч бүр дээр зөв орсон бол шийдвэрийн төрлөө сонгоно. Сурагч татан суралцгаа, дэвшин суралцгаа гэдгээ сонгосны дараа шалтгааны хажуугийн тэмдэг дээр дарж сонгоход дэвшин суралцах сурагчдад автоматар сонгогдож өгнө. Татан суралцах сурагчдын шалтгааныг бэлэн сонголтуудаа сонгож болно. Дэвших бүлэг сонгохдоо татан суралцаж байгаа сурагчийн хувьд хичээлийн жилдээ ижил түвшний анги бүлэг харагдана. Дэвших ангид суралцах сурагчдыг дэвших бүлгийн хажуугийн тэмдэг дээр гарч ирэх анги бүлэг дээр дарахад нийт сурагч дээр сонгогдох болно. Үйлдэлийг зөв хийж дууссан бол хадгалах тэмдэг дээр дарна. Хадгалагдсан төлөвтэй болсны дараа засах шаардлагатай бол үйлдэл хэсгийн баганд харгалзах устгах тавч дээр дарна. Бүрэн зөв болсон гэж үзвэл баталгаажуулах хүсэлт илгээх дээр дарж менежерээр батлуулахаар илгээнэ. Менежер хүлээн авч батлаад ES рүү илгээх болно. Танд амжилт хүсье. Класс цэг юм.